За энэ жилийн үед жижигдүүнд хөгжүүлсэн сангаас 900 сая төгрөгийн одоо хөнгөлөлт зээл болгохоор шийдвэр гаргасан байгаа. Энэ ямар учиртай гэхээр аймгийн орон нутгаас 300 сая, жидүү хөгжүүлсэн сангаас 600, ингээд 900 сая төгрөгийн төслийг одоо арга хэмжээг үндсэндээ сайдын одоо баталсан тушаалын дагуу 84 тушаалд баталсан. Энэний дагуу үндсэндээ 3 сарын 8-аас 4 сарын 7-ны хооронд одоо цахимаа төслөө хүлээж авсан байгаа. Энэ жилийн үед бол үндсэндээ нэг 30 төсөл 30 аж ахуй нэгж 3.5 тэрбум төгрөг хүссэн хүсэлт илгээсэн. Энийг бид бүхэн одоо удирдах шат ижүүдийн шалгаад үндсэндээ одоогийн байдлаар нэг 17 төсөл нэг 1.5 тэрбум төгрөгийг одоо хүссэн ийм одоо хүсэлтүүлсэн байна. Одоо энэ төсөл шалгуулалтын ажил маань үндсэндээ дээрч дүүрхэн гэж наривсан судалгаа их толгойноос хийгээд ингээд явна. За нүднгийн хувьд бол бид нар 12 чиглэлд өгсөн байгаа. 12 чиглэлд үндсэндээ нэг жидүүгийн сангаас нэг тэрбум 400 сая төгрөгийг үндсэндээ бид нар 16 аж ахуй нэгд өгсөн. Энэ бас өргөдөнгөө өгсөн арга хэмжээ болж харж байгаа. Энэ жилийн онцлогийн хувьд бол 9 салбарыг сонгосон байгаа. 9 салбарын хувьд бол үндсэндээ одоо аймгийн одоо засгийн одоо санал хүсэлтээр бид өгсөн хүсэлтээ хөргүүлсэн. Тэгтэл одоо сайд маань хүн судалж хөнгөлөлтийн сайд бол 9 салбарыг манай аймд баталсан байгаа. Үүнд одоо газар тариалан гэртэл одоо зөөрний аж ахуй энд хөлбөмбөл байхгүй. Ганцхан одоо зөөрний аж ахуй гэсэн салбар байгаа. Мал аж ахуй гэдэг нь эрчимсэн мал аж ахуй. Тэгээд дээр нь одоо нэг туслах аж ахуй. Туслах аж ахуй гэдэг нь зөгийн шоу гахаа дахиа гэсэн юм аж ахуйнуудыг амруулсан байгаа. Хүнсний боловсруулалтыг үүдрэхээр сүү цагаатаа боловсруулах, мах махан бүтээгдэхүүн боловсруулах. Тэгээ мөн одоо модны хөнгөн үйлдвэр модны эдлийн жил оржирсан байгаа. Модны бүтээгдэхүүн боловсруулах одоо үйлдвэрлэх ийм чиглэлүүд үндсэндээ энэ жил одоо олготой явж байгаа. Энэ жилийн төслийн үед одоо харахад зөөрний аж ахуй нэлээдсэн байна. Хүнсний ногооны зөөр байх. Үндсэндээ одоо энэ жилийн үед нэг 6-7 сумын хамруулж цэцлэг хэмжээ зохион байгуулалт. Энд бол алтаа булган, зэрэг манхан, жаргаланд сумдын одоо төслөө даруй ийм сумууд одоо үндсэндээ төслөө өглөө. Ил тул нээлттэй зарласан. За өмнөх одоо 11 оноос хойш одоо зээл авсан манай аймгийн хэмжээнд 38 аж ахуй нэгж 5.2 төгрөгийн одоо зээлийг олгосон байнамаа. Энэ зээлийн иргэн төлж чанаргүй зээлүүд бас байна. Энэ хүмүүс одоо мөнгө авчихад зээлээ төлдөггүй, улддаг, наа зансууд олдог хүмүүс байгаа. Манай иргэн төлөлтийг бол 50% хөвтөл байна.